Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Цэдэн Содномын зол жаргал. Хэцүү анги. Бэлгүүн дөлгөөн хоёр суугаад найзаа эскетээр гулгахыг анхааралтай харна. Тэмүн огцон мэргэлд үсрэлтхийн нэлээд хүнд дасгал хийх гэж оролдоно. Бэлгүүн хажуугаас нь зааж үсрэлтээ арай огцомдуулаад байгааг нь хэлж өгөн дасгалжуулагч аятай сууна. Булангийн цаанаас гинэт гарч ирсэн гэрэлтэй Тэмүн мөргөлдөхөд гартаа барьсан тоор сүйтэй савнд шидэглээ. Нарийн бов замаар таран өнхөрч савтай сүүнээс шавхруул үлджээ. Өмд цамцанд боон суу болсон Тэмүн охины өмнөөс харж юу ч хэлж чадахгүй нам гацчихлаа. Гэрэл тонгой нарийн бовыг түүж байгааг бөөр туурхан мэдэв. Бурхны зурсан зургаар мөргөллөөдөө гэд бэлгүүн бахтай хөхөрөхөд Тэмүн найз руугаа муухай харлаа. Гэрлээ шороотой бов идэх нү? Гэснээ дөлгөөн бас инээлээ. Гэрэл таг дуугүй. Ууданд цуглуулж хийсэн бовоо хогийн сав руу хаяад газар твтэх ховонцор саваа авснаа орт руугаа явчихлаа. Тэмүн араас нь гүйж очоод уушлаараа гэрлээ. Би чанд бов сүгч аваад өгье гэж сандран хэлэв. Хоёр найзынх нь тавлаж шоолсон гашуун минэдэнд гэрэл ууралсан бололтой маш хорсолтой хараад ядууч гэсэн өөрөө авчиж дөнгөн гэд цааш ирэглээ. Хувцсан сүү болж царайн часуулаачихсан гэрлийг орж ирэхэд ээж нь гайхлаа. Сүү бовоо унгаад асгачлаа гэхийг нь сонсоод сүүн дүүрч бовоо түүгээд уутлаад ороод ирж болноо доо гэж орь дуу боллоо. Надад одоо мөнгө байхгүй шүү. Байрны төрөөсөө өгчихсөн гэж ээжийг нь өглөж байтал хаалганы хонх дуугарч Тэмүн гэлгар уттай сөө нарийн бов барьсан зогсож байна. Ээж нь гайхан хартал би гэрлийг мөргөөд хамаг юмыг насгачихсан юм аа. Уучлаарай гэснээ ээжийнх нь гар дээр уудтайгаа шидчихгээд цааш хумгүй алга боллоо. Ээж нь хүй гэм гисээр хоцров. Яах гэж авч байгаа юм бэ гэж охиноо зэмлэхэд би аваагүй. Гар дээр шидчихээд явахыг нь чи харлаа штэ гэснээ ээж нь охин руугаа гэрхай харлаа. Миний охин хинтэйгээ мөргөлөөд царай зүсээ хачин болгоод байна. Та чи юу ярих гээд байна? Ээж нь гэрлийн энэ үгийг тоосонгүй. Хүний бараа зарж чадан ядан амьдралаа залгуулж байна. Саяын хүү бол бил чинээтэй айлын хүүхэд бололтой. Цаадуул чинь хэцүү шүү. Төгсөө цайн сургуульд орхоол бод түүнээс биш гэж ирээд л өгөллээ. Ээжээ та ямар амар юм боддог хүн бэ? Би хинтээж үрхэж найслаагүй гэсэн боловч ээж нь сонссонгүй. Охиноо мэдрээд байна. Чи хүн сайн болцоход шаналаад байгаа штэ. Ээж нь их сургуулийн 2 дугаар ангид байх жилээ бас л чам шиг дурлаж хайрандаа шатаж мөрөөдсөн. Нэг л мэдхэд том гизтэй болчихсон. Тэгээд л чи гарч аавтай чинь суусан. Охиноо өсөх гэсээр сургуулаа мартсан юм шүү дээ. Төгсчихсэн бол ингэж наран туулаар хатаа зогсохгүй ч байсан юм билүү гэлээ. Энэ үгийг сонсоод охин гунигт автлаа. Би ээжийнхээ амьдралыг баласан муу охин гэдгийг мэдтгээ гэснээ гэрлийн нүднээс нулимс гарч ирэхэд ээж нь сандарчихлаа. Яалаа гэж. Охин минь чи миний эрдэнэ. Миний амин сүнс шүү дээ гэд охиноо тэрвэрч авлаа. Миний охин ээжигээ гээд ирсэн хойтой хүн байхгүй юу? Ээж нь охиныхоо бодож байгаа шиг бэлэггүй юм бодохгүй байсан. Одоо бол хизээч үгүй. Охин минь чи миний амьдралын гэрэл шүү дээ гэж ээж нь хэлж охиноо үнсэж инхрэллээ. Тэмүн гэрлийн ээжэд сөө бов оруулж өгчгөөд нилээд ичиж улаачихсан хүн гарч ирлээ. Орсны өмнө хоёр найз нь нугтахад Тэмүн харьяар хийж ууралсандаа гимшив. Бэлгүүн гомцсон шинжтэй. Дөлгөөн л цайлган болохоор яриа өдлөө. Тэмүнэ би чамайг ерөөсөө ойлгохгүй юм
Нэг болохоор гэрлэг үзий ядаад байгаа юм шиг, нэг болохоор өмөрөөдөж явах шиг гээд нүдээ том болголоо. Бэлгүүн цаанаас нь ярианд оролцлоо. Урж өдөр ölөө. Гэрэл гэдэг нэрийг бүү дурс гээд л хэрахчих шахсан. Тэгтэл одоо өнөөх охиноо өмөрөөд бит хоёрыг зодчих төглөө гэлээ. Тэмүүн дуугаа хураалаа. Хэрэг дээрээ өөрөө ч өөрийгөө ойлгохгүй байгаа болохоор хэлэх үг олдсонгүй. Энэ бүх учир начир нь олдохгүй зангаасаа болж бандчихлаа. Нээрэл гэрэл сайн ч юм шиг, үгүй ч юм шиг. Нэг өглөө үзэн ядмаар, нөгөө өглөө хайралмаар. Бэлгүүн бодолдоод үнэартах Тэмүүнд хандаж, миний найз гэрэлд очиод хайртайгаа шууд хэлчихээч гэж зөвлөлөө. Дөлгөө нүдэн томроод гэшгээд бэлгүүн рүү харж загнах вэ гэсэн байртай амаа барьлаа. Тэмүүн найзыгаа харж мушигаад дахиад л тоглоом хийхээр шийдлээ. Та хоёроо л хэлүүлдэм билүү дээ гэхийг нь сонсоод дөлгөөний царайд баяр гийхэн тэр. Нэрээ төхөө. Би очиод хэлээд төхөө гэснэ. Инээдээ барьж ядан шоож суугаа хоёр найзаа хараад уурлаж, хүн нээсээ тус болох гэж байхад өөдгөө юмнууд дандаа үнээр доогдохгүй хийж байдаг гэж өгөллээ. Тэмүүн түүнийг аргадах гэсэн боловч хошуугаа цорвоолхон буруухаараа цуучглаа. Дөлгөөн ингэж уурлах нь яг л хөөхөд шиг. Ийм болохоор хоёр найз нь дахин тоглоом хийдэг. Ууралсан суухыг нь харж баясах гэсэндээ л тэр. Тэдний хөлний өмнө төрөүний хэргийн эзэн эсгээд нь байна. Тавцан дээр нь сүү асгарсныг Тэмүүн сая олж хараад тонгоон хөөхтийн зулаа инхрийлэх мэт хэлж үзлээ. Хичээлийн шин 7 хоног эхэллээ. Эхний цагийн хонх дуурах болоогүйч ангийн хүүхдүүд бараг л цугларсан тоогоо бодох нь бодож, хуулах нэг нь хуулж, зарим нь асууж зөвлөж байна. Тооны хичээлийг хүүхдүүдийн хамгийн хүндэлдэг багш нь орж, сэтгэлд нь хүртэл заадаг учраас ангаараа хичээнэ. Сүрхий хатуу чанга хүн биш гэлээ өгсөн даалгаврыг бүгд яаж ийгээд хийх гэж зүтгэнэ. Тооны хичээлийн өмнө ангид ийхүү чимээгүй ноёлдог нь хууль. Сод наран туяалуу нүдээ ирмлээ. Тэр хоёр нэг зүйлийг хоорондоо ярилцаж тохирсон бололтой. Сод бэлгүүн рүү харж байснаа албаар түүнд сонсгох гэсэн байртай эгнээ дамнуулан наран туяатай чанга ярьж эхэллээ. Багш, улам сайн тоглож ийн шүү тийм ээ? Гайхалтай. Улсын аваргад тоглож байсан 1-р зэрэгтэй тамирчин хүн чинь аргагүй штэ. Яаж тэгж чадж ийна? 3 тоглогчийг дараалуулж хуураад л 3 онооны шийдэл 5 удаа хийхэд 4 орж ийн лээ. Нөгөө сургуулийн тамирын багш ангаатлаа гайхсан. Бэлгүүн сонсоогүй дүр хэсгийн сууна. Дөлгөөний нүд сэргээд нэрээ юу гэд эргэн харж тэр хоёрын яриаг багтан сонсож байснаа ярианд оролцлоо. Үнэхээр ихсэлтэй. 1-р зэрэг бол энүүхэнд байх. Яагаад мастер аваагүй болоо гэснээ эргэж харлаа. Бэлгүүн рүү сонжин харж хэлхүү байх уу гэж хэргэлдэж байснаа бэлгүүн чи багтаа тоглооч гэлээ. Наран туяа эргэж хараад тэгэх юм бол манай анги хинт ч хүчрэгдэхгүй. Чи тоглочихол доо гэд бэлгүүн рүү гордон харлаа. Бэлгүүний шалруун зан хിവэр тоглохгүй л гэсэн бол тоглохгүй гэж шүдний завсраараа сийгүүллээ. Яг энэ агшинд хонхон дуутай зэрэгцэн багш орж ирлээ. Хүүхдүүд басаж мэдлээд цуцгаалаа. Сүүлчийн цагийн хонх дуугарч хичээл тарах гэтэл ангийн хуралдайгээд наран туяа хаалга дарж зогслоо. Хүүхдүүд гэдэс өслөө боорс нүдэнд харагдлаа гэж гонгнож тоглоом хийсээр суудал руугаа дуртай дургүй буццгаав. Сурагчдаас гомдол ирсний дагуу 10-д ангийн сурагч Тэмүүн Бэлгүүн нарыг хэлэлцэн. Нэр дурдсан сурагчид самбарын өмнө гарнуу гэж дарга хэлэхэд цаад хоёрын нүд ороод ирээ гарчихлаа.
Тэмүнж бэлгүүнж самбарын өмнө гарсангүй. Хин ямар гомдол гаргачихаа вэ? Гэж бэлгүүн ууртаа асуулаа. Бид монгол хэл уран зохиолын хичээлийг хийж чадхаа байсан. Хичээлийг санаатайгаар өөмөөлж мушгин говьуулаад байгаа талаар чинь сурах хүсэлтэй бусад чинь гомдол гаргаж байна. Гэж ангийн дарга хэллээ. Яг хэн гомдол гаргасан бэ? Бид мэдэж болох уу? Хэн гэдг нь чухал биш. Бид хичээлээ хийж чадахгүй байгаа нь л бодит үнэн. Бодит үнэн байгаач хинч гомдол гаргаагүй бодит бас хүний нэр барьж зарим мэтгээд хий бол төржөөд байгаа юм шүү. Хүүхдүүд хинч гомдол гаргаагүй байхад болио тарья гэж шуугилдаж эхэллээ. Наран туяа сандралд очихсон зогсно. Коммунист нараа чи гомдол гаргасан гэж хотлоо хэлсэн байж тээ. Гэж шуугалтна. Сууд босч ирээд самбарын өмнө гарахад хүүхдүүд алмаарч анги гэнэт нам гүн болчихлоо. Би гомдол гаргасан. Гэж тэр хэлээд хүүхдүүдийн гайхсан, зэвөөдсөн, дэмжсэн янз бүрийн харцтай тулгарч балмагдаад ботож суулаа. Тэгтэл араас голдуу чимээгүй сууж байдаг инхээ гихч охин босч ирээд би ч бас гомдол гаргаж гин гэхэн тэр бүр ийм дээрээ тоосноо гэд бэлгүүн совд руу зэвүүцээ. Хүүхдүүд дахиад л амандаа ойрлолцоо. Энд чинь хилэлцээд байх сүртэй малга байна. Хичээлээ явуулж чадахгүй байгаа нь багшийн л асуудал. Үгүй ээ, энэ хоёр хүн багшид хичээлээ явуулах болцоо өгөхгүй байгаа. Тэмүн бэлгүүн болио. Гэх зэргээр ангиар дүүрэн шуугиан боллоо. Ангийн сурагчид хоёр хуваагдаад маргалдаж мэтгэлцэх биш. Хэрүүлдээ тулж яг штэ морио. Чи зайлчсан байдаа. Чи дут муу матар. Гэх зэргээр бинээ илгээр дуудалцаж эхэллээ. Наран туяа яаж орлоод ч ангийнхны дууг хорж дийлсэнгүй. Хурал эмх замбраагүй хэрүүл болж хүндрэллөө. Сургуулиас тарж явахдаа бэлгүүн уурандаа багтархан холгүй. Муу совдыг гიშих газар руу болгоод өгье л дөө. Гэж занаж зүхэж харааж явлаа. Тэмүн чимээгүй сонсож хөмсгөө зангидан алхаж явснаа бэлгүүнтэй зөрхөөр шийдэв. Чи бид хоёр харин гიშих газаргүй болж байгаа юм шүү. Харагдаач. Ангийн ихэнх наран туяа сувд хоёрын талд байна лээ. Зөө. Тэр хоёр бирс гарах нэ. Тэгэд бид хоёр бирсээс юм уу? Бэлгүүн хөмсгөө зангидаад дуугаа хураачихлаа. Хор шарн хөдөөснөөс багтарчих шахаж амнаас нь зүхлийн үс унсаар л. Уур нь хурч уушиг зүрхэн амаараа гарчих шахсан алхана. Дөлгөөн юу ч дуугарахгүй бэлгүүнд загнуулахаасаа айсан шинжтэй чимээгүй дагаж явлаа. Бэлгүүн Тэмүн рүү өгтөж харан зогсож байгаад бид хоёр сурлагаараач, сагсаарч, хөл бөмбөөрч, бүжгээрч бүх юмараа энэ сургуульд бэрсэн байсан. Байх ч болно. Гэж баргалж шаарлаа. Тэмүн учирлаж гуйсан өнгөөр бэлгүүнээ миний найз совдыг барьж аваад зодчголтой нүш яах вэ хоёлаа гэлээ. Бэлгүүн хор шарандаа бараг уйлчих шахсан. Зодчсон шаадын гэж ууртай хэлээд буруу харан алхлаа. Тэмүн гэртээ харах замынхаа туршид түүнийг тайвшруулан эмэгтэй хүүхдэд гар далааж онгой олоод яах вэ? Сууд явандаа тэнийг юм хийснээ ойлгоод дууршил гуугаад ирэн дээ. Гэх зэргээр ятгасаар явлаа. Завсралгаа болж хүүхдүүд уймэлдэн. Гэрэл хоёр охинтой дотн нэрж нээлтэж цоон. Тэмцээний бэлтгэл хийж байгаагийн ачаар аваа олон охинтой нүүр хагарч дотонсон энэ. Тэр гурвын ард цэнгэл цанхоор харж зогссноо гаднаас сургууль руу орж яваас хүнжид багшийг олж хараад хэл амаа билүүдэж эхэллээ. Манай муу багш нэг даашинз бас нэг хослол хоёроо л ээлж өмсөх юм да чааваас гэж байна. Самбар арчиж зогсон сувд түн рүү ууртай харлаа. Чи юу яхаараа хүний уур шагааж явдаг хүн бэ гэлээ.
Ганаа гих шоож хүү цэнгэл рүү харж байснаа доктор инээлээ. Багш хоёр хувцастай юм байж. Чи өөрөө наад нэг уранхай жийснээсээ салдаг гэлөө гэхэд хүүхдүүд бөөн инээдэн боллоо. Уранхайг шүү. Ориг өмчөн өн чин тэгж яриул гэж дуйлан хочод хашгирлаа. Хүүхдүүд хаахаа гэж шоолж наран туулын лөмдтэй байж гисгэн. Багшаа шоолох гэсэн хүн ч асуулааж хэлэх үггүй болсон харагдана. Хүүхдүүд бүр их хөхрөлдөн. Наран туяа босч ирэх нь коммунист удирдагчийн төрхтэй. Яг энэ байдлаас үүдээд хэдүүлээ албан ёсоор ярилцъя. Бид чинь сургуулийн сурагчид хэн нэгний өмнө өмсөн зөөсний тухай ховж ярих чинь сурагчийн ёс зүйд нээцэх үү? Гэхдээ хүүхдүүд шуугаад явчихлаа. Яа, энэ одоо юу яриад байна гэж нэг охин толгоос ихсэрлээ. Ганаа дахин өндийгөөд нүүр амаа мөрөөлгөн комноч намын 17 дугаар хурлын илтгэл явж байна. Ха гэлээ. Цэнгэлийн зүгт шуурч байсан салхи наран туяараа өргөж хүүхдүүд эсэргүүцэн орж өглөө. Наран туяа болёо. Хачи хинхийг өгөө болооч ээ. Ёс зүйн албан ёсч шиг. Ёс зүйч яг мөрдөөж даруугаж даргын үг хэрэглэх гээд зовчих юм аа гэх зэргээр хашгирлаа. Наран туяа огт ажирсан шинжгүй. Үүнээс хойш бидний ярьж байгаа зүйл сурагч хүний ёс зүйд нийцэх билүү гэдгээ сайн бодож тунгааж байхыг сурагчдад анхааруулах нь зүйтэй гэж үзэж байна гэж хэлээд суулаа. Хүүхдүүд "Ваа, болооч ээ. Хэдэн он бэ?" гэж эмх замбраагүй орилж байснаа бүгдээрээ нэгдсэн зохион байгуулалтанд орж гэж өргөлжилсэн аваа гаргаж эсэргүүцэл илэрхийллээ. Энэ бүхэн зарим нэгний таашаал нийцэж байгаа бололтой. Наран туяараа бахан хансан байдалтай харж дотроо тавлаж суув. Сүүлийн цаг завсарлах хонх дуугарч хүүхдүүд гарцгаахаар өмөлдөж байтал нэгэн хүү ирж Тэмүүнийг сүрэн багш дуудаж байгааг хэллээ. Тэмүн цагаан толгой заасан багшаа их хүндэтгдэг тул яаран номын саналуу алхлаа. Ямар нэгэн ажил гарсан байх та гэж бодов. Гэтэл багшийн угтах нь яазгүй. Багшийнхаа хичээлийг хийлэхгүй үг сөргөөдөл элдв анзын ааш гаргаад л яах гээд байгаа хүүхд вэ чи? Гэхдээ Тэмүн дуугүй болж доош харлаа. Сүрэн багш шаврууга ууртай харна. Багш нь ядарсан хүн. Уртаашаа 2 дээлэл сольж өмсдөг. Намайг насваргээд орхитоо чи. Хаанаас ийм муухай ааш сураад байгаа хүүхд вэ чи? Сурлагатай, ухаантай, сайн шавман гэж чамаар хичнээн бахархдаг байлаа да. Гэт шогширч толгоос ихсэрлээ. Шав дуугүй зогссоор багш нь түүнийг аашилсаар л байлаа. Гэнэт Тэмүн толгойгоо өргөөд "Багшаа, үүнээс хойш та надаар бахархгүй байж болно. Би муу шав, муугаараа л дуусъя" гिचгээд гараад явлаа. Араас нь багш нь босч ирээд "Чи бүр ийм дээрээ туусан уу? Хөөй, хүү гим" гисээр хоцорлоо. Тэмүн эргэж чаралгүй сургуулаас гарав. Сургуулийн гол хаалган дээр сувд түүний өмнөөс ирж инээгээд "Тэмүнээ гэрлүүгээ явж байгаа мó" гэлээ. Тэмүн уур хорслон богшоож явсан тул биеэ барьж хэлсэнгүй. "Арил цаашаа" гэж заналтай хэлчгээд явчихлаа. Сувдын царай хачин баргаар болоод уйлж хашаахан хоцорлоо. Сургуулийн хаалгаар гарч ирэх хүүхдүүд гайхан харна. Сувд тоохч үгүй нулимсаа цэлүүлэн зогссоор л харагдана. Цэцэг том хуванцар төмпөнд халаасан ус юулж угаалгын нүнтэг хийж хутгаад өөрийнхөө бас ээжийнхээ хэдэн хувцсыг гаргаж бөөгнүүллээ. Хуучин цагт нэгдэл гэгчийн дэлгүүрт өрдөг байсан гэж ээж нь ярьдаг. Ижилсүүлээд тараагаад өгч гсэн мэт сумын бүхайлд байдаг орос чимдам руу очив.
Хар зураасан хээтэй хөрөн хулдаасан гадрахтай энэ дөрвөлжин богцонд хөрнө гэдэг зулаагийн өмчөнд халдаж буй хэрэг. Дан дээл хуучин хувцасны доор нуусан гоё хувцснууд гарч ирэхтэн цэцэг дуу алдаж нүд нь ороодоо гарчихлаа. Яана, спрей хослол, Зарагийн хөрөм, бас джинс. Ямар гоё цамц вэ хэмээн алхан бүртээ дуу алдан хувцас гаргана. Цэцгийн царай хуурч муухай бодол сарт хийлээ. Арай энэ хүүхэд чинь хулгай зэлгээ хийдэг болж байгаа юм биш байгаа да. Найз залуутай бас ингээд л ороотойд байгаа. Арай явдаг болчихсон юм биш байгаа да. Гэж бодхоос ихчийн сэтгэл пал хийлээ. Өөрөөр зулаа юугаар энэ бүх хүнтэй хувцсыг авах вэ? Ээж сэргэлээ охин л гээд байдаг. Сэргэлэн тэндэж байгаа юм биш үү энэ ч? Гэж бодхоос дотор нь харах хойлох шиг. Зулаа хашааруугаа өгсөн алхаж явна. Утсан дуурахад халааснасаа сүүлийн загварын нэмгэн хөөрхөн Nokia утас гарган ярьж эхэллээ. Байна уу? Бэлгүүнээ би гэртээ орчход очиё. Үгүй, намайг ирж аваад хэрэггүй. Цохоор баахан хүмүүс харчихнаа. Үгүй. Би бүхэн өргөний арын талбайд очиё. За түр баяртай. Тэр ярьж дуусаад уцаа тасалж унтраагаад цүнхнийхээ жижиг халаас руу хийж нуулаа. Захирал дээрээ орох гэж байгаа ажилтан шиг биеэ хянаж, гар хөл зээж хувцаа харж засаад гэр өвдөө өгсөв. Хашаа руугаа орвол угаасан хувцас дэлгэж хэцэн дээр ирээдэл тогсон харагдана. Цэцэг дүүгээ орж ирэхтэн ташаагаа тулж өмнө нь хөндлөснөө. Орон дээр нь үнтэй хувцснуудыг нь асгаад маш зандалтай харлаа. Зулаа эхлээд цочсон ч царайгаа хосгийлэх нь тас гүрий гэж шийдсэн бололтой. Чи худлаа хэлэхгүй шүү. Энэ хувцснуудыг хаанаас авсан бэ? Гэж цэцэг чарлалаа. Дүүн гимшсэн царайтай босноо чимээгүй цүнхээ тавиад гутлаа тайлна. Хилээч, хулгай хийсэн юм уу чи? Яг штэ. Хулгай хийгээд тахтаа яах вэ? Чи ичээч. Хүний өмнөөс хэрэлдээд ах юм. Чи л өөрөө ичээж яаж дүүгээ хулгайч гэж бодож чадчихна. Чиний эгч чинь асууж байна. Арай буяа үнлээд байгаа юм шиг зү. Паах, яана арайч дээ. Зулаагийн нүднээс том нулимс бөмбөрөн уйлж эхэллээ. Дүүгээ ингэж муухайгаар хэллээ гэд гомдоод сүйд. Цэцэг ууртай хэвээр нулимсаараа айлхна гэж сандалтгүй. Хэлүүлж байж саландаа чамаас гэж хашигчин зандалтай харж зогслоо. Би яхуу өхөн шиг харагдаад байгаа мó? Дүүгээ очиж бие үнэлгч гэж хэлээд байхдаа яадгийн гэд уйлсаар. Цэцэгт дүүгээ арайч хэтрүүлчих үү гэсэн бодол гинэт орж ирээд зулааг тэрэн цээжиндээ наалаа. Дүү ихэр татуулан уйлсаар л. Бэлгүүн бүхэн өргөний арын зогсоолд дуулгаа тэрэн мотоцикл дээрээ сандалан суужээ. Цагаа харснаа уцаа гарган залгана. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэсэн хариу сонсоод гайхлаа. Зулаа яаж вэ? 4 цагт гэсэн. Одоо 5 дөхөж байдаг. Уцаа салгачих юм. Яах вэ? Байр руу навчиж болохгүй. Ингээд зулаа яагаад байр руугаа ирүүлэхийг гэр цэцэргүүцээ дургуцаад байд юм болоо? Гэж бодсон. Бэлгүүний санаанд зулаатай уулзаа зогсож байсан өндөр царайлаг залуугийн дүр төрх гинэт орж ирлээ. Сургууль дээр нь очиход өндөр залуутай яриа зогсож исэн. Арай тэр залуутайгаа найзалдсан биш үсттэй. Бэлгүүний зүрх рүү нэгэн хатгачих шиг болоход ухасын мотоциклээ асааж чинээнд нь тултал хааллан хөдөллөө. Урагшаа чиглэн 13 дугаар хорооллын дондор сүүчин мотоциклоо чарлуусаар зулын анх хургуулсан байрнаас нэлээд зайтай зогслоо. Зул удаан уйсны дараа нэлээд тавширлаа. Цэцэг дүүгээ инхээлэн толгойг нь нэлнэ. Чи ээж битээ хэлээрээ. Би галаахаас мөнгө авчихсан юм аа. Гэхийг сонсоод цэцгийн уур дүүрсгийлээ.
Чи яаж байгаа юм бэ Зулаа? Би бэлгүүнтэй уулзтаа муу хувцастай очимооргүй байна. Зулаа яагаад ч буруугаа хүлээхгүй шинжтэй. Цэцэг хувцсны үнийг тооцоолж үзээд ухаан алдчих төглөө. 800 мянга элбэг болж байна шүү дээ гэд дуу алдав. Ийм их мөнгө авч яаж чадж байна гэд дахиад л уурна уулзлаа. Дүүн дандаа хямдралтай газруудаа төвөөж авснаа хэлж эгчийгээ тайвшруулах гэж оролдлоо. Гэсэн ч 600 мянга гэдэг оюутанд том тоо. Гэтэл дүүн тоож байгаа шинжгүй. Галаа ахаас авах ёстой гэсэн шиг өөрийгөө өмөрнө. Зулаа эгчээсээ нууж байсан шинэ утсаа гарган асаагаад бэлгүүнтэй ярьж яг наана хүлээж байгаарай. Ажил гараад гэж худлаа хэлээд брэнд хувцснуудаа бушуухан шилж өмслөө. Цэцэг түүний хувцлаж байгааг харж сууснаа. Чи ч хүм муутай юм аа. Ээжэд хослол авах гээд 20 мянган төгрөг дутаад ядаж байхад 600 мянгаас илүү чиж болдоггүй гэлээ. Зулаа мөнгө гаргаж эгчтэй сарваагаад хаанаас мөнгө олсноо хэлгээд загнах байж гэж хошуугаа цоролголоо. Чи аатай хүүхэн шүү гээд эгч нь инээлээ. Галаахах энэ жил хэцүү байгаа. Малын бүх түүхий дүүн унчихсан. Өөрийгөө яа гэж яхтан чи ингэж байдаг гэж цэцэг дүүгээ зэмлэн өглөж байлаа. Зулаа гарахдаа одоо нэгэнд баригдчихсан юм чинь тааж бат өмсчөөгөөрэй. Харин ээжэд мэдэгдвэл алуулан шүү хоёулаа гэлээ. Цэцэг дүүгээ гарсны дараа гоё хувцснуудыг нь ээлжлэн өмсөж үзв. Зайлны хөрөнгө дуугийн буйнд брэнд өмсөж үздэг байжээ гэж дотроо хэллээ. Тэгснээ инээгээд Зулаагийн хам хэрэгтэн болчихлоо хөөрхий гэж бодлоо. Хайртай хоёр зээгээд хуруу хумсаа хугалах шахтаг ахыгаа бодхоос санаа нь зовно. Бэлгүүн цагаа харж Зулаагийн орцны өөдрөө харан зогсно. Түрүүхэнд яриад одоо гарлаа гэсэн найз охин нь сураг байхгүй. Цаана дугуй унан эргэлдэж байсан хүү түүний мотоциклийг хараад хурч ирлээ. Ямаагагийн гайвуу сүүлийн үеийн завгар шивдээ гэхэн их хэвлүүхэн. Эд мэд итгэл ирээ шүү гэж түүнийг хошоорууллаа. Амхандаа Зулаагийн тухай яриулгасан гэхээс тэгж чадснаас тэр. Хүү интернетээс харснаа хэлээд хурш үзэж болох байхаа гэж гуйж байна. Боловгүй явах үз. Харин ахтай тус болвол чамайг суулгаад Улаанбаатарыг бүтэн тойрсон ч яах вэ гэчихлээ. Хүү итгэж ядаж байгаа бололтой харж байснаа баяртай зөвшөөрлөө. Танай байрны энэ орцны зул гээд хөөрхийгч байх ёстой. Хүмүүлгийн сургууль сурдаг. Ээж нь хуульч. Ингээхийг сонсоод хүүгийн нүд сэргээд энэ чинь манай орц гэж хашгирах төглөө. Ахан тэр дулаад дурлжсэн юм. Тэгээд уулзах санаатай гэхийг сонсоод хүү урваачихлаа. Та мотоциклд нээрээ суулганез нээрээ дээ хойлоо барьчи. Барих чинь найдвартай бишээ. Барьцаа олгож 2000 төгрөг өг. Хөө за. Шудраг гаруу чийчээ. Жинхэнэ Ямаха гол гарчихвал PlayStation тоглоомын Ямаха унаа л да. Хүү мөнгийг аваад ингүүл өөршөө гэлээ. Зуулагч манай доод давхарт байдаг. Муйс сурдаг. Ээж нь хууль зүйн яамд дарга хийдэг юм гэж хүү хэллээ. Адилхан их гисэн тодтголтой болохоор хүү сургуулийг нь андуурч байж гэж бэлгүүн бодлоо. Та буруу л хүндээ дурлаж дээ. Тэр тэнд байгаа спорт хэрэг харж гин үү? За харлаа. Манай орчны Зулаагч тэр тэрэгний эзэн өндөр ганган залуутай өрхтгий. Гэхдээ Зулаагч өөр хүнтэй өрхтөг байлаа ч гэсэн мотоциклээ унуулна гэж амласан шүү. Ингээд хүү өмнөөс нь сүрхий харна. Өндөр ганган залуутай өрхтөг гэх үг бэлгүүний толгойроо лүгхийтэл зөглөө. Зулаатай ярилцаж зогссон өндөр царайлаг залуу нүдэнд нь харагдана.
Нэг сэхээртэл хөө түүний ханцуунаас угдарснаа. "Хөө яхаа. Тэр найз залуу нь гараад ирлээ" гэж шивнэж байна. Толгой өндөөлгөн харвал зулаатай яриа зогсож байсан өнөө хүндэр залуу гэж харагдлаа. Цаашаа машин руугаа явж буй алхаа гიშгэн яалтчгүй юм уу? Бэлгүүний уур дүрс хийлээ. Зулаатай найзалдаг залуу гэж бодхоос очоод тасчаад хайчихмаар санагдав. Түүний царай хүрлгээж нүдэнд нь оршлон мөртөн цуулаанаар иргэн. Мотоциклаа асаагаад орилсон хааз нэмээд спорт тэрэг рүү очиж хажуугаар нь зуран гараад өмнө нь очиж зам уранд хоормолдож огцом эргэн зогслоо. Залуу гарч ирснээр нэг зүйл орилж байна. Бэлгүүн шуудал өсөрч очоод залуу гүшгөснөө зууралдан зодтолж эхэллээ. Цонхны цаанах модны мөчөрт хэрээ суусан гууглаж байгаа нь дуулна. Энэ хэрээ захирлын өрөөнд цамцайн суугаа гэлгар хар хослолтой хажууд багштай ижисэх гээд байх шиг. Захирал ганц итгэлтэй хүнтэйгээ хууч хуурч суугаа нь энэ. Хаажид яаман байдаг ихчээсээ сургуульд ирэх гэж буй шалгалтын бүрэлд хүнийг асууж мэдгэснээ захиралдаа тайлагнаж би ч хэрэгтэй хүн шүү гэсэн төрх үзүүлнэ. Хав хэлэх гэж байгаа бололтой захирал руу ойртож суух нь цаанаа л нэг хорсолт төрүүлэм. Захирлаа сүнждийг муу юм гэж бодоод байсан чинь их амтан байд шүү. Цаадах чинь хүүхдүүдэд ялгоорлдог гэж байна. Ингээхийг сонсоод захирал хүнхий зуулаа. Анх уулзгын л нүдэнд хөтөн харагдаад ажилд авмааргүй санагдаад байсан юм аа. Суур сайн багш гэсээр агаад авчихсан юм гэж бодлоо. Хүүхдүүдийнхээ дунд хоор найруулж нэгээр нөгөөг нь намнуулдаг гэж байна. Ангийн хурлаараа Тэмүн Бэлгүүн хоёрыг авч хэлээц гэж даалгавар өгч явуулга хийсэн байна. Би даалгавар өгч арга хэмжээ ав гэсэн штий. Чи ч мартчихаа юу? Үгүй захирлаа. Тэр хэрэгээр ч ногт хурал хийгээгүй юм байна лээ. Би асууж мэдлээ. Муу амтан чинь сургуулийн захиргааны шийдвэрийг ил тесэргүүцсэн байгааз. Саяын хурлаараа уран зохиолын хичээл өгүүллээ гэж тэр хоёр сурагчид арга хэмжээ авахулсан байна лээ. Хаалга тогшиж эрхлэгч цаас барьсаар орж ирэхэд хажууд яриагаа зогсоолоо. Эрхлэгч түүн рүү яоцгүй харц хаяснаа боловсролын яаманд явуулах бичгүүдэд гарын үсийг зурулж эхэллээ. Бэлгүүний аав нь толинд тусах арын тэргийг ажиглах зуур хүүтэйгээ ярьж явна. Годамжинд машин шавааралдаж багтаж ядан урагшаа ягц мэлхийн хурдаар арай чамаа мөлхөн. Баян зүрх дүүргийн хэлтээс тэрэ яраа дагтарч хурандаагийн хөө хэрэгт ороод гэж ярьцгааж байгаа гэд аав нь хөөрөөгөө зэмлсэн байдалтай харлаа. Бэлгүүн үнэн голоосоо гимшсэн царайтай дуугүй сууна. Ингэж муухай андуурах гэж байх уу гэж тэр дотроо халаглаж байснаа. Аваа хүүгээ уучлаарай гэлээ. Аав нь цочиж хөөрөөгөө сүрхий харлаа. Аваад аавтайгаа хүн шиг харцаж байхыг чинь харах сайхан байна. Хэг яв гэдэл мөнгө авахтаа хүртэл намайг загнадаг хүндээ чи. Гэхдээ Бэлгүүн андуурсан залуудаа хийж зохиулсан завжаа хэлээрээ оролдож дуугүй суу. Бас шанаа нь хүндөөрлөн. Зурагцсан тэрэгний засварын зардалд өчнөө мөнгө төлж залуугийн өмнө сувдаг шахаж байж гомдолгүй гэсэн гарын үсийг зурулж аваад явж буй нэн. Миний хөө найз охин чинь огт олдохгүй байгаа хэрэг үү? Үгүй. Одоохондоо уцтаад л учрыг нь олчихно. Аав хүү хоёр орооны ажил тарих үеийн төвжрэлд орж 30-аад минут сажилсны эцэст зулаагийн байрны үүдэн дэрж мотоциклаа аван хөдөллөө. Энэ өдөр яагаад ч Бэлгүүнд их сайхан санагдлаа. Алсын алсад явчихсан аав нь эргээд ирчихсэн юм шиг. 2-3 үг солихоо сэтэрдэггүй аавтайгаа ороон турш хамт байж элдвийг ярьж бүр халаад найз охиныхоо тухайч хүртэл үг зохиолгоснаа бодохоор нэг л уйхан. Ээжигээ нас барахаас өмнө ийхүү гуруулаа хамтдаа байж ярьж хөөрч жаргалтай аж дүрдэг байснаа санагалцлаа.
Хөөхөн залуу хоёр хажуу талан зурагдсан машина Зулаагийн хэмээгч байрны үүдэнд тавиад Зулаагийн гэгдэх шорт руу алхацгаав. Бэлгүүнтэй танилцаж хамаг адал явдалд эхлэх үүдийг нээсэн хэвлүүхэн яриатай хөөгийн доод давхурт аж төрдөг Зулаатай ижил нэрт махлагдуу царайлаг бүсгүй найз залуудаа өглөж явлаа. Төгөлдрөө чи яас нэрлэхгүй юм бэ? Засварын мөнгөн дээр нэмж өгье гээд байхад нь авчихгүй дээ гэж хайртайгаа зэмлэнэ. Төгөлдөр хэмээгч нь бэлгүүн төшөглүүлсэн шанааныхаа хадрыг гараараа илэх зураа. Цагдаагийн том дарагтай танилцаад аавна гэдэг чинь хэрэгтэй штий. Ихт ажгүй ааштай хүн байлээ гэж игдүүлслээ. Илүү мөнгө авах гэж шунахын оронд дараа асуудал гарвал бидэнд хэрэгтэй штий гэж залуу зөрөөд орсны хаалга онгойлголоо. Хэцүү ангийн багшийн довтлон хүлээсэн сагсан бомбын цамын тэмцээн эхэлжээ. Хөгжөөн дэмжигчид чих дүлээртэй шуугална. Сунжид багшийн дараалсан 2 довтлогоо амжилттай болж байхдаа 4 оноо авч ангийн хүүхдүүд баярлан хашгирлаа. Шүүгчдийн ширээн дээрх онооны самбарт 28-21 гэсэн тоо харагдана. Бэлгүүн тэсгэлгүй хүрээд ирчихсэн ангийнхнаасаа зайдуу хаалганы ойролцоо арын суудлаа тэмцээнийг үзэж багш үнэхээр сайн тоглодсон байх шүү гэж гайхан суулаа. Зуул цэцэг 2 ширчихсэн ээжигээ дэмжиж байна. Суудал пэг дүүртэл хүүхэд цугларсан учраас хаана хэн байгаа нь мэдэгдэхгүй өнгийн цэцэг шиг нүд ирээжлүүлнэ. Бэлгүүн нэг игнэнд олон хүүхдийн цаан суугаа найз охиноо бөөхөд бараг л их зөмнөө суух дүлгөөнийг ч олж харсангүй. Хор шарн хөдлөөд нүд нь хаагдснаас тэр дүлгөөн харан түүнийг орж ирэхийг төрүүлж харчхаад цамсныхаа юудан гомсон байдгаараа нугдааж байлаа. Совд зөрөөд бэлгүүнийг олж хараад наран туяатаа хашгиран үг солилоо. Хүүшээ, нараа тэр хараач. Бэлгүүн ороод ирж ичсэндээ царай нь хажин болчихож нээрээ тийм байна. Юм ойлгог. 2 багийн 1-р үеийн тоглолтын сүүлийн оноог мөн Сүнжид багш хууралтын довтлсноор авч байна. Тоглолт нь итгэмээргүй уран. 10-д ангийн багийн хөгжөөн дэмжигчид нэгэн зэрэг Сүнжид багшаа хэмээн хашгирахад танхим дэх хүүхдүүд тэднийг даган биширмээр сайн тоглож байгаа багшийг дэмжиж дуу хоолой нэмэрлэнэ. Цэцэг ээжийг нь сургууль тэр аяараа дэмжиж байгааг хараад аав минь хамт сууж байсан ч болоосой гэж бодхоос нүдэнд нь нулимс гарч ирлээ. Зулаа хүүхдүүдтэй хоолой нийлүүлэн хашгирч байна. Тэмцээний хүндэтгэлийн суудлаас үдэж буй захирлын царайд хорсол тоторно. Дэрэгдэн суух хэрэглэгч захирлын байдлыг анзаарч доогтой машин. Бэлгүүнд багтаа тоглочих минь явдаа гэсэн бодол төрж байснаа гэнэт шалрын зан нь хөдөлчихлөө. Өөртөө ч ангийнхандаа ч Сүнжид багшид ч бүгдд нь яагаад ч юм уур хөрнө. Босоод хаалга саван гарч хөнгөө хонголд ирмэгцээ хан өшөглөлөө. Бэлгүүний сургуулиас гарч ирэхэд гадуур нэг ч хүүхэд үзэгдсэнгүй. Гадагшаач зохиох завгүй бүгд энэ багшийг хөгжөөн дэмжиж нэрийг нь дуудаж хашгирч байна гэж бодхоос уур нь хүрнэ. Чийч гэсэн багтаа тоглосон бол өдөд хүүхдүүд бэлгүүн гэж орлогч байсан юм билүү гэж хэн нэгэн төвөнд шивнэх шиг. Тэр хаашаа очихооч мэдхээ байлаа. Сургуулийн барилгын ард 10-20 хүн мод бүхий бяцхан цэцэрлэгт очиж сандлын өмнөх зүлэг дээр суулаа. Урд өмнө би ингэж ганцаардаж байлоо гэж бодлоо. Хизээч үгүй санагдана. Ядахтаа Тэмүүн гэртээ бөгөөд гарч ирэхгүй юм. Охин шиг гутраад л дүлгөөн гисний далчгансан юм бас алга болчихлоо. Нуугдаж ороод тэмцээ үзэж сууж байгаадаа тэнэгчэн гэж бодхоос уурн дүрсгэв. Бэлгүүн уцаа гаргаад зулаа руу дараа нь дүлгөөн лүү залгаж үзлээ. Хоёулаа авсангүй. Түүнд ертөнд тэр чигээрээ хоосорчихсон эзгүй гараг дээр ганцаараа хоцорсон юм шиг мэдрэмж төрлөө. Цонхоор дэмжигчдийн шуугаан тайлбарлагчийн дуу сонсогдно. Сүнжид багштай 10-д ангийн баг хол давуу хожиж явна. Хугацаа дуусахад 5 секунд, 3 секунд, 2 секунд, 1 секунд. Цаг боллоо
10-ын данг 48-40 харьцаагаар хожиж алтан медалийн төлөө тоглох хэрэгтэй боллоо гэхэд хөгжөөн дэмжигчид тэр орчмыг дөрвөлт орлотон баяр хүргэж байв. Одоо 11 аатай тоглож хэн хожсон нь цомын эзэн болно гэсэн тайлбарлагчийн дуу цуурайтлаа. Яг энэ мөчөд Тэмүн өрөөндөө ганцаараа байв. Өчигдөр ороо ээжтэйгээ дахин хэрүүл шууган болсноос болоод хичээлдээ ч яваагүй, өдөөс хойш болох тэмцээн рүү ч очоогүй билээ. Өмнө тэр сагсан бөмбөгийн цомын тэмцээнийг алгацалгүй үзэж бэлгүүнийг хөгжөөн дэмждэг байсан. Ангийнхаа багийн зохион байгуулагч нь довтлогооны зал нэх боловсруулдаг гол тархин байж ирсэн. Харин гар бөмбөг хөл бөмбөгийн тэмцээнд бол Тэмүн гол довтлогч болдог. Гэтэл өнөөдөр гэртээ бөгөөд хийх юмаа олж ядаад сууна. Болоогтоо нийтэл нэмэхээр сууна. Тэмүн хөмсгөө зангидаж хөмхийгөө зуусан харагдах нь яавч сайн бичээгүй нь илт. Сургуулаар дүүрэн болохгүй. Багшийн тухай саналаа хэлж болохгүй. Бидний доромжлоод байгаа ах ангийнхныг хашрааж бас болохгүй. Хичээл сонирхолгүй байгааг шүүмжилж болохгүй. Хайрлаж болохгүй. Дурлаж болохгүй. Дуулж болохгүй. Баярлаж хөөрч, өмөлдөж, шуугилдаж бүр болохгүй. Болдог юмөр нь байдаг болов. Ингэж бичээд тэр цав руу ширтлээ. Хаашаа чимбэ яваад өгмөр. Хинч ярьдаггүй, хинч надад заадаггүй, хинч надад үзэл бодлоо тулгадаггүй. Тийм нэгэн харанхуй болонд Робинзон шиг ганцаараа амьдрахсан гэж тэр бичлээ. Хаалга аяархан тогшихыг сонсоод Тэмүн эргэн харлаа. Хүссэн дүүн орж ирлээ. Яагаад хичээлдээ яваагүйг нь бас яагаад орж ирэх болгонд влогоо бичээд сууж байдгийг учрыг асуулаа. Тэмүн чимээгүй инээн сэлгэж суулаа. Дүүн шулганан өчнөөн зүйл шалгаана. Та сургуультай явхаа болоод барилгачин болох ч байгаа юм уу? Хэн тэгж гин? Ээж. Таныг хичээлээ хайж байгаа юм чинь шавар зурдаг хүн болно гэсэ. Шавар зурах чинь бас л хэрэгтэй ажил шүү дээ. Би мэднэ л дээ. Манай багш мэрэгжил бүхэн сайхан барилгачин байгаагүй юм гэхэд бид хадны агуудаад амьдрах байсан гэж хэлсэн. Аха, та яагаад сургуулаасаа гутарч ирдэг болсон бэ? Хэн тэгж гин? Бас л ээж үү? Тийм ээ. Таныг миний шиг хувийн сургуульд шилжүүлнэ гэж ээж хэлсэн. Тэмүн альч сургуульд явмааргүй байна гэд санаандгүй хэлчихлээ. Дүүн сургуульд явахгүй ч болно гэж үү? Химэн гайхахад сая буруу юм хийснээс ихээрч тоглосон юм аа. Ахан сургуульдаа явнаа гэж дүүгэллээ. Утас дуурхаар нь өндгөөж харвал бэлгүүн залгаж байна. Уцаа авах гэснээ болоод дэрн доогоороо шургуулж хатан дүүн гайхан харлаа.